18 дугаар сургууль 6 дугаар ангийн уран зохиолын хичээл. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өмнөх хичээлээр Пүрвийн хорлоогийн Алтмөнг 2 өгүүллийн сэдэв гол санааг ойлгосон байгаа. Харин өнөөдрийн хичээлээр тус өгүүллийн дүрийн зорилго, зан төрхийг тодорхойлъё. Өнөөдрийн бидний хичээлийн зорилго дүрийн зан төрхийг тодорхойлох. Тухайн зорилгодоо хүрэхийн тулд бид дараах 5 зорилтыг дэвшүүлж байна. Дүр ямар зорилготойг анхаарч сонсох, баатруудын хэлсэн үг, хийсэн үйлийг ажиглан тэмдэглэх, дүр зорилгодоо ямар арга замаар хүрснийг эргцүүлж, зөв буруу аль нь болохыг хэлэлцэж дүгнэх, хэрвээ би энэ дүрийн оронд байсан бол зохиомжлон төсөөлөх, төсөөллөө илэрхийлэн бичих нэ. Алтмөнг 2. Эрт цагт нэгэн эцгийн 2 хүү холын уулнаас мод түүж ирэхээр явах болжээ. Явхад нь их нь 2 хүүдээ замдаа идэж яв хэмээн нэг бодолтой ааруул эзгий өгөөд хоорондоо эвтээ ахан дүүгээ асарч яв хэмээн загчээ. Ингээд 2 хүү алсын замдаа гарчээ. Энэ 2 хүүгийн ах нь Алт, дүү нь Мөнг нэртэй юм байж. Алтмөнг 2 замдаа хүүтэн шуургатай шөнө хээр хонох болжээ. Мөнг нь хэлж гин: "Аха, энэ хүүтэн шуургатай шөнө их даарна шүү. Хоёулаа хадны агуу олж унтахыг бодъё" гэж хэлв. Алт нь "Миний дүүгийн зөв. Хоёулаа 2 тишээ явж агуу ирье. Чи энэ уулын өвөрлөө яв, би өөдөө явъя. Аль төрүүлж агуу олсон нь бие биенээ дуудъя." Дүүн зөвшөөрөөд 2 тишээ салаад хорогдож унтах хадны агуу ирэхээр явцгаажээ. Мөнг хүүд хадан агуу юр олдсонгүй. Унтахаар нөмөртэй газар олоод ахыгаа дууджээ. Юу ч дуугарсангүй. Алт нь уулын оройд гараад нэг дулаан агуу олжээ. Хэвтээд үтсэн чи 2 хүн арай багтахааргүй болохоор би өөрөө дулаан удвал босод хүн хамаагүй гэж бодоод дүүгээ дуудалгүй агуу мохорт орж тавтай унтаж гинэ. Мөнгө нь ахыгаа хизээ дуудах бол гэж чагнасаар суутал тас харанхуй шүн болж цасан шуурган дунд нэмгэн хөдсөн дээлтэй мөнгө цачгантал чичирч даарахын эрхэнд ахыгаа олон удаа дуудсан боловч огт чимээ гарсангүй. Мөнгө хүүгийн гар хуруу чимчигнэг хөлдөх шахаад байтал адуу ирж явсан өвгөн тааралдаж 10-аад настай бяцхан мөнгө хүүг дулаан дээлэндээ хучиж хөлдөж өгөх аюулаас аварчээ. Тэр ууланд чон элбэгтэй юм байж. 2 чон үдэш агуугаас босож шүн айлуудын хот руу ан хийж яваад юу ч алсангүй. Өлссөндөө гутсаар үрэлдэг агуудаа эртэл агуу дуудаж байгаа бяцхан хүүхдийг хараад тоймгүй их баярлаж хил амаа долоож идэхээр завдаж хэний нэхэлж барих вэ гэж ярилцаж байжээ. Мөнгө хүү өвгөн адуучны хүчээр даарлгүй хонсон боловч ахыгаа харанхуй төөрөөд хөлдөж өгсөн болов уу гэж бодсоор үүрийн цагаан гэгээнээр босож ахыгаа ирэн хадны агуун дэрэгд ирээд агуу руу мөлхөж яваа 2 чоныг үзээд чанга дуугаар хашгиртал цогтой хүүгийн дуунаар чон зүхтаад явчихав. Алт арай гэж сэрээд чонын барааг харж айсандаа уушиг зүрхэн дэлбэрэх шахжээ. Ингэж ах дүү Алт, Мөнг 2 үүрээр уулзсан гээг. Зохиолоо бид уншиж сонслоо. Ингээд дараах асуултанд хариулцгаая. Эхний догол мөрд ямар дүрүүдийг зохиолж танилцуулсан бэ? Нэгэн эцгийн 2 хүү Алтмөнг 2-ыг танилцуулсан. Эхлэл хэсгийн үйл явдал хаана болж байгаа хүүхдүүд ээ? Хоёр хүү холын уулнаас мод түүж ирэхээр явж байна. Ээж нь явхад нь хоорондоо эвдээ бай, ахан дүүгээ асарч яв гэж загч байгаас харвал үйл явдал гэр дүрмж байна. Дөрүүд хоорондоо зөрчилдсөн нь
Та нар юу гэж бодож байна? Ах トゥ хоёрын зорилго нь өөр байсан учраас хоорондын зөрчилдөөн үүссэн тийм ээ хүүхдүүд ээ. Ах トゥ хоёрын хиндэн бэрхшээл учирсан бэ? Хин хиндэн бэрхшээл учирсан ч дүү нь сайн санааны үзүүрт тос гэхийн үлгэрээр хөлдөж өгөх аюулаас аврагдаж ахыгаа чонын эдж болохоос аварсан. Ах トゥ хоёрын хиндэн боломж гарсан бэ? Дүү нь хөлдөж өгөх аюулаас аврагдсан, ах нь дүүгийнхээ хүчинд чононд баримлалгүй аврагдсан учраас хин хиндэн боломж гарсан. Одоо хүүхдүүдээ бүгдээрээ алт мөнгө хоёрын зан төрхийг дараах үснэгтийн дагуу тодорхойлъё. Ах алт хээр хонох үед юу гэж хэлж юуг бодсон бэ? Ах алт нь миний дүүгийн зөв. Хоёулаа хоёр тийшээ явж агуу ирээ. Агуу олвол бие биенээ дуудъя гэж хэлсэн махна. Харин юу хийсэн бол? Ах хээр хонох болох үед уулын өөдөө явсан. Харин дүү мөнгө юуг хэлж юуг Аха энэ хүүтэн шуургатай шөнө их дааран шүү. Хоёулаа хадны агуу олж унтахыг бодъё гэж хэлсэн махна. Ингэж хэлсэн үедээ юу хийсэн бол? Бие биенийхээ санааг зөвшөөрөөд хоёр тишээ салж яваад унтах агуу ирэхээр уулын өвөрлөө явсан махна. Цааш нь хадны агуу ирэхээр явах үед ах алт юу гэж хэлсэн болоо хүүхдүүд ээ? Ах алт агуу олсон боловч агууд хоёр хүн багтахгүй гэж бодсон. Харин ямар үйлдэл хийсэн бэ? Олсон агуудаа хэвтээд үтсэн чинь хоёр хүн багтахааргүй болохоор нь дүүгээ дуудаагүй. Харин дүү мөнгө нь хадны агуу олдсонгүй унтахаар нөмөртэй газар олоод ахыгаа дуудсан байна. Үүрийн гэгээтэй золгох үед ах алт арай гэж сэрээд чоныг харж айсандаа уушиг зүрх нь дэлбэрэх шахсан. Хоёр чоныг харангуйтаа чанга дуугаар хашгирч. Хийсэн үйлдэл нь бол үүрийн цагаан гээгнэр босож ахыгаа ирэн агуун дэргэд ирсэн байна. Хүүхдүүдээ та нар энэ дүрийг хэрхэн үнэлж дүгнэж байна? Ах алтыг хэлсэн үг, хийсэн үйлдэлээр нь аймхаа хувайчсан хүүхэд гэж дүгнэж багш нь. Харин дүү мөнгийн багш нь сайхан сэтгэлтэй, эв эийг сахисан зүг бодолтой сайн хүү гэж ойлгож байна. Та нарынхаа нийцж байгаа хаа гэж багш нь итгэж байна. Та нар хэрвээ алт мөнгө хоёрын оронд байсан бол аль нь болохыг хүсэж байна. Тунгаан бодорой. Дөрүүдийн үг үйлдэлийн зорилгыг тодорхойлох. Агууг олж хамтдаа бай гэсэн тэдний зорилго биелсэн үү хүүхдүүдээ? Ахих нь хувайчсан зангаас болж зорилго нь биелээгүй. Бид алт мөнгө хоёрын зан төрөх зорилгыг тодорхойллоо. Хэрвээ та нар хүүхдүүдээ алт мөнгө хоёрын оронд байсан бол ямар үг, ямар үйлдэл хийх байсан бэлээ?
Үүнийг сайн тунгаан бодоод дэвтэртээ бичээрэй. Та бүхэндээ талархлаа. Эх орон эх хэл бичгийнхээ түүчээнд болсон ирээдүйн эзэд хүүхдүүддээ амжилтыг хүсэн өрөөе.